Монгол Улсын засгийн газар 2026 онд зохион байгуулах цөлцөлтөд тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал бэлтгэл ажлын хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчийн газартай хамтран цөлцөлтөд тэмцэхэд залуусын оролцоо сэдвт үндэсний форумын нээлт боллоо. Тусгай өргөх элчин сайд чимгүүн дээр ирэх жил болох том арга хэмжээнд Монгол залуусын оролцоог нэн чухал болохыг онцлон тэмдэглэлээ. Өнгөрсөн 7 хоногт айл өрхөд бас ус тараах ажлын эхлэл нь хийгдсэн. Энэ 7 хоногоос бас хуваарийн дагуу эхний ээлжинд 42 айл мод тарих ус тусгай авъя гэдэг хүсэлт ирүүлсэн юм байна. Энэ хуваарийн хамтлан ийг хөтлөгчүүлэх газраас гараад бас таах хуваар хийгээ явж байна. За өнөөдөр энэ арга хэмжээтэй холбоотой бас маргааш бид 100 мод тарих ажлуудыг зохион байгуулах. Бичлэнгээр бол одоо ажлуудыг бол ихээр төлөвлөлөө хийхдээ явж байгаа. Дундгов аймаг Монгол Улсын шар шорон шуургад хүчээ авдаг талбар бөгөөд удаа дараагийн цөлжилтийн судалгаагаар салхины нөлөөлсөн хамгийн их цөлжиж бэлчээр дороотож байгаа газар юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Яп Ван Херд нь хэлэхдээ монголчууд газар нутаг бэлчээр усаа хамгаалах олон зууны ариун их туршлагатай монголчуудын нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг тээж ирсэн. Энэ уламжлалаа хадгалж цаашид цөлжилтөд тэмцэх хэрэгтэйг хэлж байсан. Айл болох богино хугацаанд дүүцэх хэрэгтэнд орох дагаад бидний маань бэлчээр бас богино хугацаанд сэргээд ирдэг шүү гэж. Мөн аймгийн хэмжээнд айл өрх бүр 5-аас доошгүй мод аж ахуйн нэгж байгууллага бүр 50-аас доошгүй мод тарих аян өрнүүлж 196 өрх 12 байгууллагад 2 төрлийн 17715 мод үнгүү тарааж хашаанда мод торж байгаа айл өрхөд үн төлбөргүй ус түгээх ажил хэрэгжүүлж ажиллаж байна. Ерөнхийдөө цөлжил модхийн байгаль орчны талаар экологийн талаас нь тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөж гаргадаг. Тэгээд дараагийн төслийн байгууллага болон сум орон нутгийнхаа удирдлагуудад ингээд танилцуулж ажил болгож ингээд хэрэгжүүлдэг ийм санаачлагыг гаргадаг. Элсний нүүдлийг сааруулахад ногоон байгууламж маш их ач холбогдолтой бөгөөд малчдын оролцоо үүрэг чухал байгаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймаг 2030 он гэхэд 30 сая мод тарьж ургуулсан байх ёстой бөгөөд 15 суманд сургагч багш бэлтгэсэн байна. Мөн аймгийн засаг даргын санаачлагаар ногоон дундгав төслийг эхлүүлээд байна. Ногоон дундгав төслийн хүрээнд хамгааллын ойн зурвас үзэгслэн худалдаа сургуулийн танин мэдхийн төгөөл нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлуудыг тус төлөвлөн ажиллаж байна. Форумаар дамжуулаад цөлцөлтийг залуучуудын залуу малчдын гаргаж байгаа санаачлалууд төлөвлөс судлаачтай болж санаачлалууд хурцсан зүйлс хэмжээ гаргаж COP17 ерөнхийдөө COP17 хөлбөлөх мөн одоо төстэй хэрэгжүүлэх одоо нэг одоо цөлцөлтийн үйл ажиллагаануудыг энэ залуучуудын болон судлаачтай болж байгаа одоо шилдэг сонголтуудыг ажил ийм зөвлөгөөнийг одоо хэрэгжүүлж. Малчин өрх бүр өвлжөө хаваржаанда мод бут болон жимсний мод тарьж өрхийн эдийн засгийг дэмжихийн зэрэгцээ эко орчин бүрдүүлэн амьдрахыг уриалга гаргаж байна.